Монголд дэлгэний D вирустэй 450,000 орчим иргэн байгаагаас D вирустэй 150,000 гаруй иргэн байна. B вирус нь эмээр эмчилгээх боломжтой бол D вирустэй эргээд тариа илгэж байж вирус унтаа байдалд ордог байна. Гэтэл Монгол улсад энэ тариаг зөвхөн халдварт өвчин судлалын үндэсний төвд үнгүй байдаг. За өнгөрсөн 2025 оны 10 дугаар сард нэмэлтээр тариа ирсэн ч нэмж өвчтнүүдийг хамруулахгүй байгааг зарим иргэн шүүмжиллээ. D вирусын халдвартай иргэд тариаг 20 жилийн хугацаанд өдөр бүр хийлгэж байж вирус унтаа байдалд ордог байна. Өртөг өндөр учраас тэр бүр хүмүүс өөрсдөө хийлгэж чаддаггүй. Өнөөдрийн байдлаар 200 орчим иргэн энэ тариаг халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлгэдэг. Мөн 200 орчим хүний тариа шинээр ирсэн ч халдварт өвчин судлалын үндэсний төв журам шинжилж байгаа нэрээр иргэдийг энэ тарианд хамруулахгүй байгааг эрхэд ярьж байлаа. Энэ тариа орж ирээд 3-4 сар эсгэлээд байгаад шүү дээ. Дахиад дараагийн тариа өмнөх 7 хоног цаа ороод ирлээ гэж шүү дээ. Тэг яагаад одоо ингэж араасаа орж ирээл 100 гаруй хүний асуудал шийдэгдэх байхад чинь яагаад ингэж байлгаад байгаа юм бэ? Миний хамгийн гомдолтой юм хадгалах учиртай юм уу? Эсвэл хүнийхээ цаг минутаар хэмжигдэж хүндээ энэ тариагаа хийх ёстой юм уу гэдгийг л би одоо энэ удирдлагын тушаалтнаас асуухсаа гэж бодож байна. 2018 он ажиллагдсан. VD вирустэй гэдэг. Тэгэд өнөөдрийн хүртэл юм таагаал тэгэл одоо жоохон гүндэрчихгүй л багт дээр анхаарал байж энэ да. Оншин хувьд бол яралтай тариаг хийх шаардлагатай л гэсэн. Энэ хэрвээ тариаг хийхгүй удвал ямар нөхцөл байдал үүсэх вэ? Хатвар хавдар бол тэгээ одоо үндсэндээ 4 жил хүлээж энэ тариаг. 22 оноос хойш. Тэгээ одоо очир нь яаж яваад идгийг мэдэхгүй хавраач яваад эрүүл мэндийн яам болохоор тэгсэн ингэсэн чимбүрэн их хурлын гишүүн тэгсэн ингэсэн тийм гэж ярьж байгаа. Хамгийн гол асуудал энд үзэж оншилж байгаа эмч нарын одоо нааша цаашаа хэн нэг чи яадаг юм уу? Одоо очир нь урдуур хаврын төлөгдөг юм уу? Одоо мэдэхгүй одоо тэгж хардах сэтгэл л байна. Иргэд D вирусын тарианд хамрагдахын тулд эхлээд хяналтын эмчээсээ бичиг авч үүний дараа амбулаторийн эмч нарын хурлаар орж хамгийн сүүлд халдварт өвчин судлалын үндэсний төвийн комиссийн хурлаар ордог байна. Гэвтэл халдварт өвчин судлалын үндэсний төвийн комиссийн хурал өнгөрсөн 2025 оны 1-р сараас хойш болоогүй. Өөрөөр хэлбэл 1 жил гаруй хугацаанд шинээр өвчтнүүдийг энэ тарианд хамруулаагүй гэсэн үг юм а. Ажлын хэсэг шинжлэгдсэн. За ажлын хэсэг шинжлэгдээд эхний хурлыг өнгөрсөн 7 хоногт хийсэн. За эхний хурлаар бид юу хэлсэн бэ гэхээр эмчилгээнд хамруулах шалгуур, за өвчтнийг сонгох, за хэрхэн яаж хянах вэ гэдэг тал дээр бас нэг тодорхой хэмжээнд журмын өөрчлөлтүүдийг оруулах талаар ярилцсан байгаа. За ингээд гишүүдээс санал аваад бид нар хэрхэн яаж ямар өөрчлөлт хийх вэ гэдэг асуудал дээр хэлэлцэж шийдвэрийг гаргасан байгаа. За яг өвчтнийг эмчилгээнд хамруулах асуудал маань бол хурал маань утгагүй хийгдэх байх. Мөн халдварт өвчин судлалын үндэсний төвийн зүгээс иргэд вирус нь идэвхжлгүй байхад энэ төрлийн тариаг хийлгэх гэдэг бүх зүйл хууль журмын дагуу үргэлжилж байгаа гэсэн юм а. Харин иргэд өвчтөнд цаг хугацаа хормоор хэмжигддэгч тариаг агуулхад хадгалж ар өврийн хаалгаар өвчтнүүдэд олгодог хэмээн шүүмжилж байлаа.